Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Европын улс орнууд руу довтлохгүй гэдгийг бичгээр батлахад бэлэн гэлээ. Хятад улс хамгийн бага түвшний цөмийн хүчин чадлыг хадгалж, цөмийн зэвсгийг хизээж эхэлж хэрэглэхгүй гэлээ. Хонконг дахь Орос улсны зохицолборт гарсан галт төмрийн улмаас амиа аллагчдын тоо 128-д хүрсэн байна. Америкийн нэгдсэн улс 3 дахь ертөнцийн улс орнуудаас ирэх цагаачлалыг бүр мөсөн зогсооно гэв. Арам дөрөв зочтой Тэнгэр телевизийн гадаад мэдээний оройн хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болсон онцлог үйл явдлуудаас багслан мэдээлэх болно. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Орос улбаны улс Европын улс орнууд руу довтлохоос төлөвлөж байгаа гэх болгоомжууллыг өгөөсгөж ийм зүйл тохиолдохгүй гэдгийг бичгээр батлахад хүртэл бэлэн байна гэдгийг хэлж байна. Наадмын өнөөдөр Кыргызстаны нийслэл Бишкект Орос улбаны улсын тэргүүлдэг хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дэд хэмжээний уулзалтанд оролцох үедээ ийхүү хэлсэн байгаа юм. Түүний хэлснээр Москва Европод халдан довтлох зорилго агуулаагүй, ингэж үзэх нь худал гэдгээс гадна огт утгагүй зүйлээ гэж шүүмжилсэн байгаа юм. Гэхдээ Европын удирдагчид Владимир Путиний энэ мэдээлэлд эргэлзсэн байр суурьтай хандаж байна. Учир нь 2022 оны довтлооны өмнө Владимир Путин Украин руу довтлохгүй гэж удаадараа мэдэгдэж байсан ч эцэст нь дайралт эхлүүлсэн түүхтэй. Украины дайныг зогсоох хэлэлцээрийн тухай мөн хөндөгдсөн байгаа. Тэгэхээр энэ тухайд Америкийн нэгдсэн улсаас санал болгосон энхийн төлөвлөгөөний саналыг хэлэлцээр тохиролцооны үндэс болох бүрэн боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ Орос улбаны улсын зүгээс тавьж байгаа үндсэн шаардлага хангадаагүй тохиолдолд дайныг үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээч мөн хэлсэн байна. Түүний хэлж байгаагаар гал зогсооход тавигдсан зайлшгүй урьдчилсан нөхцөлийг тодорхойлж хэлэхдээ Украины цэргүүд Донецк, Луганскийн бүх газар нутгаас гарч Оросын мэдээлэл өгөх. Энэхүү бүс нутгийг Оросын айр бүрэн эзэлж амжаагүй. Киевээс харин энэ шаардлагыг эрс эсэргүүцэж ингэснээр Орос Киев руу дахин давших зам нээгдэнэ гэж анхааруулдаг. Тиймээс Америкийн нэгдсэн улс зуурчлагч улсын хувьд талуудыг хэлэлцээрт хэрхэн хүргэх нь тун тодорхойгүй байна. Цааш Владимир Путин Украинтай хэлэлцээ хийх боломжтой гэж хэлсэн боловч Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг хууль ёсны ерөнхийлөгч бишээ гэж үзэж байгааг дахин нэг удаа хэллээ. Украинд ерөнхийлөгчийн сонгуул дайны улмаас хойшилсан. Ийм учраас Зеленскийн бүрэн эрхийн хугацаанд дууссан ч гэсэн өөрөгт ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Украины парламент энэ оны эхэнд Володимир Зеленский хууль ёсоор бүрэн эрхээ үргэлжлүүлнэ гэсэн тогтоолыг батлаад амжсан байна. Талуудын хоорондох яриа хэлэлцээ цааш хэрхэн үргэлжлэх тухайд эх 7 хоногт Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчтэй Украины төлөөлөгчд уулзахаар төлөвлөж байна. Мөн Америкийн нэгдсэн улсын тусгай төлөөлөгч Стив Витков Москвад айлчилж, Оросын талтай аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээр хийх гэж байгаа юм. Хятад улс цөмийн бодлогын талаар тусгасан зэвсэглийн хяналтын тухай бодлогын баримт бичгийг 1995 болон 2005 онд гаргаж ирсэн. Тэгвэл энэ 7 хоногт шинжилсэн хувилбараа 20 жилийн дараа танилцуулж байна. Энэхүү баримт бичигт нь Хятад улс хизээж хөрөнгө оруулалт тоо хэмжээний хувьд бусад улс орнуудтай цөмийн зэвсгээр өрсөлдөөгүй цаашиж гисэн өрсөлдөхгүй гэсэн байна. Түүнчлэн улсын аюулгүй байдлын зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хамгийн бага түвшний цөмийн хүчин чадлыг хадгалж ирсэн цаашдаж гисэн цөмийн зэвсгийг хизээж эхэлж хэрэглэхгүй гэсэн бодлогоо хിവэрэ баримтлана гэж тусгасан байна. Мөн цөмийн зэвсэггүй орнууд руу цөмийн цохилт өгөхгүй гэсэн амлалтыг энэхүү баримт бичиг тусгасан байна. Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай пуужингийн туршилтуудын тухайд энэхүү баримт бичигт өөрийн газар нутаг аюулгүй байдлыг хамгаалахаар шаардлагатай пуужингийн болон пуужингийн эсрэг систем хөгжүүлж байгаа гэж тайлбарласан байна. Гэхдээ манай системүүд нь ямар нэгэн орон бүс нутгийг онилсон биш, Хятадын бүрэн эрх аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн гэсэн байна. Цааш тодорхой улс орнууд Азийн бүс нутагт сөргөлдөөн дагуулх үз бухимдуулсан бодлогуудыг хэрэгжүүлж байна гэж энэхүү баримт бичигт дурддагдсан байгаа нь Америкийн нэгдсэн улсыг шууд нэрлэхгүйгээр шүүмжилсэн хэрэг байж магадгүй. Хятад улсын цөмийн цэнэгт хошууны тоог олон нийтэд одоогийн байдлаар зарлаагүй хэвээрээ гэхдээ Шведийн аюулгүй байдлын хүрээлэнгээс 2024 оны тайланд Хятад улсын 600 орчим цөмийн цэнэгт хошуутай 2023 оноос хойш жил бүр 100 орчмоор нэмэгдэж байгаа гэж тооцоолсон байдаг.
Харин Америкийн нэгдсэн улсын тухайд 5177 цөмөгт цөмийн цэнэгт хошуутай, за Орос улбаны улсын тухайд 5459 цөмийн цэнэгт хошуутай гэж тооцоолдог. Тэгвэл Хятадын эрх баригчид шинэ бодлогын баримт бичгээ танилцуулахынхаа далимд Америкийн нэгдсэн улсын хэрэгжүүлж байгаа Golden Dome буюу алтан бөмбөрцөг гэх нэртэй шинэ үеийн пуужингийн товтлогооноос хамгаалах системийг сансрын аюулгүй байдалд аюул учруулсан хэрэгэ гэж шүүмжилсэн байна юм. Энэ оны ихээр Америкийн нэгдсэн улсын эрх баригчид Golden Dome системийг хөгжүүлж эхэлсэн талаар ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлэл өгсөн байгаа. Мөн өөрийн бүрэн эрхийнхээ хугацаанд ашиглалтандаа оруулна гэсэн төлөвлөгөөг хэлсэн байна. Америкийн нэгдсэн улсын сүүлийн жилүүдэд олон улс дахь цэрэг зэвсгийн байршуулалтаа эрчимжүүлж байгаа. Үүнд өнгөрсөн 9-р сард Японд туршилтаар байрлуулсан, энэ сард буцаан татсан Тайфун дунд зайн пуужингийн систем, мөн Филиппинд 2024 онд байршуулсан ижил төрлийн системийг хэлж болно. Тайфун дүүргийн Ванфука Кортод сүүлийн 2 өдөр гарсан галт төмрийн улмаас дор хаяж 128 хүн насарч олон зуун хүн шархацнаас гадна сургуу алга болсон хүний тоо нэмэгцээр байна. Энэхүү үйл явдал сүүлийн жилүүдэд болж байгаагүйгээр олон нийтийн уур бухимдал, эсэргүүцлийг төрүүлээд байгаа юм. Галт төмөр тус хорооллын нийт орон сууцны 8 байрнаас 7-г нь хамарсан. Гал асар хурцтай дарсан шалтгааны нэг нь орон сууцны бүтэц, зохион байгуулалт, чанаргүй галт өртөмтгий материалын улмаас олон зуун хүн хохирсон явдал. Хонконгийн цагдаагийн газраас барилгын хамгаалтын тор болон хөөсөн зэрэг хавтангууд нь галын аюулгүй байдлын стандартыг хангаагүй байсан гэж дурдсан байна. Мөн гамшигын улмаас Хонконгийн удирдлагууд 300 сая Хонконг долларын яаралтай тусламжийг зарлаж, түүнээсээ гамшигт өртсөн өрх бүрт 10,000 Хонконг доллар олгохоор болсон байгаа юм. Орон иргүү болсон хүмүүст зориулсан 1800 хүртэлх орон сууц гаргаж өгөхөөр амласан байна. Үүний зэрэгцээ орон нутгаас иргэд олон нийгмийн байгууллагууд шуурхай ажиллаж, Тайпо даяар төр хорогдох байр, хандвийн төвүүд тусламжийн цэгүүдийг байгуулан амьд үлдсэн хүмүүсийг байр хорогдох байраар хоолоор хангаж байгаа юм. Эрх баригчид гал гарсан барилгад засвар хийж байсан компани 3 удирдах албан тушаалтныг хайхрамжгүй байдлыг буруутгаж хэрэг үүсгэн баривчилсан байна. Цаашид ийм явдал болохоос сэргийлэхийн тулд бусад нийтийн орон сууцны хорооллуудад явагдаж байгаа засварын ажлуудыг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон дахь цагаан ордны ойролцоо үндэсний гвардийн 2 цэрэг буудуулсан хэрэг гараад 2 хоног өнгөрсөн байна. Гэвч өчигдөр шөнө шархагдсан 2 цэрэгийн нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэхүү хэргийн сэжигтэн болох Рахманулла гэх хүн хэргийг хэргийн газраас баривчлагдсан замбартан байцаалтын явц үргэлжлүүлж байгаа. Өнөөдөр ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гарсан хэрэгтэй холбогдуулан хариу арга хэмжээг улам чангатхан халдлагыг террорист үйлдэл байсан гэж харж байгаагаа хэллээ. Америкийн нэгдсэн улс цаашид ядуу буурай хөгжлийн хувьд дорой орноос цагаач хүлээн авахгүй гэж хүртэл мэдгдсэн байна. Үүнтэй холбогдуулан өмнөх засгийн газрын үед цагааштад олгосон виз, ногоон картуудыг орон даяар шалгах, хяналт явуулах тушаал гаргасан байна. Харин Афганистан улсаас цаашид гарах болоод гаргасан байсан цагаачлалын хүсэлтүүдийг дүтгэлзүүлж, тус улсаас цагаач иргэдийг хүлээн авахгүй болсноо зарласан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр сэжигтэн өмнө нь Америкийн нэгдсэн улсын тагнуулын газрын дэмжлэгтэй Афганистаны цэргийн айрамд алба хааж байсан юм. Үүнээс харахад Америкийн нэгдсэн улс цаашид хүлээн авах цагааштай тавих шалгалт болон дотоодын аюулгүй байдлын эрсдлийн талаарх асуудлууд дээр яарвчлан хариу арга хэмжээ нэмэлт зохицуултуудыг хийх шаардлагатай болсон байгаа юм. Гарсан хоргийг хэрэгжүүлэх ажил одоо ч гэсэн үргэлжлүүлж байна. Харин амиа алдсан цэргийн арга гэрийнхэн энэхүү хэрэгт хариуцлага хүлээлгэхийг хүсэж байгаагаа тухай хэлсэн. Одоогоор албан ёсоор шүүхэд хандаж хэрэг үүсгээгүй байгаа. Хэргийн хүрээнд мөрдөн байцаагчид ажлаа үргэлжлүүлж, улс төрчид уг халдлагын талаар үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байгаа учраас энэхүү хэргийг зүгээр нэг хүчирхийллийн хэрэг гэж харж болохгүй юм. Үүний цаана цагаачлалын асуудал, дотоодын аюулгүй байдал, тус улсын засгийн газрын иргэдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэх мэт олон асуудлуудыг хөндөж байна. 10 сарын 1-ээс хойш 43 хоног буюу түүхэнд байгаагүй урт хугацаагаар Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа саатаад байсан өнгөрсөн 7 хоногор дуусгар болсон. Тэгвэл энэ саатал тус улсын эдийн засагт 11 тэрбум долларын нөхөж болохооргүй алдагдлыг үүсгэсэн байна. Скот Бейсент хэдийгээр эдийн засагт иргэн нөхөх боломжгүй алдагдал учирч байгааг хүлээн зөвшөөрсөн ч эх онд өсвөлийн төлөв өөдрөг хандаж байгаа талаар мөн хэлсэн юм а. Тэрээр хүүгийн дарамт буурч татварын багц хөнгөлөлт хэрэгжиж эхэлснээр эдийн засгийн зарим салбар сэргийх нөхцөл бүрднэ гэж үзсэн байна.
Мөн түүний хэлснээр өндөр хүүгийн нөлөөнд орсон салбарууд ялангуяа орон сууцны зах зээл өнгөрсөн саруудад уналтанд орсон ч бүтэн эдийн засгийн хэмжээнд буурах эрсдэл харагдахгүй байгаа гэлээ. Харин инфляцийн гол шалтгаан нь үйлчилгээний салбарын өндөр үн болохоос биш, ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж байгаа өргөн хүрээний тарифууд биш гэж хэлсэн байна. Гэхдээ Америкийн иргэдийн дунд арилжааны барааны тариф нэмэгдснээс үүдэлтэй бухимдал нэмэгдэж, үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа саарч байгаа тухай мэдээллүүд гарч эхлээд байгаа. Тухайлбал Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн сентиментийн судалгаанд ч үн өсөлтөнд хэрэглэгчдийн бухимдал өндөр байгаа нь илэрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Дональд Трампын нэр хүнд буурч Reuters агентлагийн сүүлийн санал асуулгаар 38% болж буурсан тул цагаан урдан амжиргааны өртгийн асуудалд эрчимтэй анхаарал хандуулж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Дональд Трампын захиргаа гаднаас импортлдог зарим хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал жимс, кофе зэрэгт тариф бууруулах шийдвэр гаргасан байгаа. Одоогийн байдлаар жилийн инфляц 3 орчим хувьд хэлбэлзэж байгаа юм. Ингэхдээ инфляцийн түвшин ардчилсан намын удирддаг мужуудад бүгд найрамдагчдын удирддаг мужуудаас 0.5 пунктээр өндөр байгааг Скотт Бессент хэлсэн юм. Түүнтэй зэрэгцэн үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассет Fox News төгсөн ярилцлагада 2026 оны эдийн засаг асар хүчтэй өсөлттэй байна гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Гэхдээ төрийн үйл ажиллагаа зогссон хугацааны нөлөөгөөр энэ оны 4-р улирал бага зэрэг саарах ба өсөлт 1.5-аас 2% орчимд хэлбэлцэнэ гэж тооцоолсон байна. Ингэхдээ үйлдвэрлэлийн салбарын ажлын байр нэмэгдэх нь 2026 оны өсөлтийг дэмжих хүлээлттэй байгаа гэлээ. Хятадын тэргүүлэх роботын технологи хөгжүүлэгч компаниудын нэг UBTech Robotics компани хил дээр жууршлалт чиглүүлэг өгөх үслэг шалгалт явуулах, логистикийн ажил хийх зэрэгт хүн дүрстэй роботуудыг ажилуулах гэрээг байгуулсан гэдгийг зарлаа. Тэгэхдээ Хятадын Вьетнам улстай хилэлдэг өмнөд хэсгийн автономид бүс болох Гуанзын далайн эргийн хотод ашиглахаар тохиролцсон байна. Энэхүү гэрээний нийт түн нь 264 сая юан буюу 37 сая доллар бөгөөд өнгөрөх 7 дугаар сард танилцуулагдсан Walker S2 загварын роботуудыг ашиглах юм. Уг загвар нь батарейгаа өөрөө солих чадвартай анхны хүн дүрс робот гэдгээрээ онцгой. Эх сараа цэцгэлгийн бүс рүү шилжүүлэгдэн ажиллаж эхлэх тус робот өмнө нь хүний хийдэг байсан зорчигчдод чиглүүлэг өгөх, хөдөлгөөний урсгалыг зохицуулах, эргүүл хийх ажлуудыг гүйцэтгэх юм. UBTech компанийн хувьд энэ жил 500 ширхэг робот нийлүүлнэ гэдгээ зарлаад байна. Харин захиалгын дүн нь одоогийн байдлаар 1.1 тэрбум юанд хүрчээ. Тус компани эх жил үйлдвэрлэлээ 10 дахин нэмэгдүүлж 2027 он гэхэд 10,000 ширхэг робот үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа компани брэнд хариуцсан захирал Майкл Там хэвлэлд ярилцлага өгөхөд дурджээ. Үүнээс гадна Хонконгийн зах зээлээс тус компани 400 сая орчим долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд роботын технологиг хэрэглээнд нэвтрүүлж байгаагаараа дэлхийд тэргүүлж байна. Сонирхуулахад зүүн Хятадын Жижиамужийн цагаачлалын газар Ханжоуд байрладаг Unitary Robotics нэртэй компани хүн дүрс робот болон дөрвөн хөлт роботуудыг ашиглаж эхэлжээ. Мөн Ханжоугийн олон улсын нисэх онгоцны буудалд мөн адил хүн дүрс роботуудыг зорчигчдын асуултанд хариулах зэрэг өдөр тутмын ажлуудад ашиглаж эхэлсэн байна. Бүгд найрамдах Хятад ард улсын үйлдвэрлэл мэдээллийн технологийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээс харахад 2025 оны 1-ээс 9-р сарын хооронд нийтдээ 595 мянган ширхэг аж үйлдвэрийн роботыг суурилуулж 15.3 сая ширхэг үйлчилгээний робот үйлдвэрлэсэн нь өмнөх бүтэн жилийн дүнгээ давсан үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд гэхэд бүгд найрамдах Хятад ард улсад 300 мянган робот үйлдвэрт шинээр суурилуулагдаж рекорд тогтоосон. Үүнээс гадна Хятадын харанхуй үйлдвэр гэж алдарсан нэг ч хүний оролцоогүй бүрэн автомат үйлдвэрүүд эх жилээс ашиглалтанд орох гэж байна. Харин Хятадын дараа 45500 робот шинээр суурилуулагдсанаар Япон 2 дугаарт бичигдэж байгаа бол Америк нэгдсэн улсын хувьд 34200 роботыг суурилуулжээ. Хөтөлбөр үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор мэдээлэх боллоо. Goldman Sachs банкны шинжээчдийн тооцоололоор Япон болон Хятадын хоорондох дипломат маргаан удаан үргэлжилбэл Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2%-аар буурах магадлалтай байна гэлээ. Ингэхдээ Хятадаас ирэх жуулчдын тоо 50%-аар буурч эдийн засагт нь хүчтэй цохилт өгөх тооцоо гарсан байна. Шинжээчид жуулчдын бууралтыг дотоод аялал, бусад орноос ирэх жуулчдын өсөлт хэсэгчлэн нөхөж чадна гэж үзсэн ч нэгдсэн дүнгээрээ 0.1% буурал гарахаар байгаажээ. Мөн Хятад Японы зарим хэрэглээний бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тавьсан байна. Энэ нь эдийн засагт нь дахин 0.1% бууралт үүсгэж болзошгүй байгаа гэлээ. Католик сүмийн тэргүүн Папа Ломлио анхны гадаад айлчлалаа Турк улсад хийж, ойролт орондын Христийн шашны удирдагчтай уулзах гэж байна.
Айлчлалын хүрээнд тэрээр Христийн шашны 1700 жилийн түүхтэй Никеагийн зөвлөлийн ойг тэмдэглэх ажиллагаанд оролцох ба энэхүү зөвлөлийн баталсан Никеагийн итгэлийн тунхагийг өнөөдөр дэлхийд даяар 2.6 тэрбум Христийн шашинтан хэрэглэдэг байна. Лав гарагт Анкарад хэлсэн илгээлттэй тэрээр дэлхийн олон газарт мөргөлдөөн ширүүсэж буйд санаа зовниж хүн төрөлхтний ирээдүй эрт төгсгөлийн эрсдэлтэй тулж байна хэмээн анхааруулжээ. Тажикстаны Афганистантай хил залгаа Катлан мужид лав гарагийн орой гарсан халдлагад Хятад улсын 3 иргэн амиа алдсан тухай Бээжингийн элчин сайдын яамнаас мэдээллээ. Халдлагад өртсөн 4 дахь иргэн гэмтэл авсан байна. Хятадын талаас иргэдэд хил орчмыг яаралтай орхихыг анхааруулжээ. Тажикстаны гадаад хэргийн яамны мэдээлснээр халдлагыг эсгэгчхүү төхөөрөмж ашиглан хийсэн ба тесрэг бөмбөг зөөвөрлсөн тус дрон LSC Шахин SM компани ажилчдыг онлон бөмбөгцсөн гэлээ. Герман улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнөөдөр Испаний иргэний дайны үеийн хамгийн хар өдрүүдийн нэг болох 1937 оны Герникагийн бөмбөгдөл болсон өдрийг тохиолдуулан тус хотод зочлохоор болжээ. Тэр Испаний хаан 6 дугаар Филипп болон Баскын бүсийн тэргүүн Эммануэль Порталес нарын хамт ховгчдын дурсгалд цэцэг өргөх юм. Мадрид дахь айлчлалын үеэр Штайнмайер Герникад болсон эмнэлт үйл явдлыг германчууд хизээж мартаж болохгүй хэмээн хэлж энэхүү үйл явдлыг инх тайвны үн цэнийг сануулсан түүхэн сургамж гэж тодорхойллоо. Түүний айлчлал Германд барууны радикал үзэл дахин хүчээ авч байгаа үед болж байгаа гэдгээр онцлог дагаад улс төрийн маргааныг ч тэгдэж байна. Та бүхэнд Технологийн гадаад мэдээний хөтөлбөр хүрлээ анхаарланд явдал баярлалаа.